За сайн байцгаана уу үзэгчдээ. Солонгос хэлний анхан шатны 3 дугаар хичээл маань эхлэхэд бэлэн боллоо. Өнгөрсөн хичээлээр бид нэр үндсэн 14 гүйгүүлэгч үсгийг сурсан. За үндсэн гүйгүүлэгч болох шиуд үсэг маань ямар үед иш үсгээр дуудагддаг талаар бүгдээр нэг тайлбар дүрмийг бичлэгийг үзье. 사, 샤, 서, 셔, 소, 쇼, 수, 슈, 스, 시. Бүхэн энэ гүйгүүлэгчдээр анзаарсан байх. Би зарим тохиолдолд ис, зарим тохиолдолд иш авиагаар уншсан. Үүний учир нь а, о, у, гэгшгүүдийн өмнө орохдоо эсэр, я, ё, ю, и буюу и үсгийн тусламжтайгаар бүтсэн авиа. Өөрөөр хэлбэл зурлага нэмж бүтсэн гэгшгүүдийн өмнө орохдоо энэхүү гүйгүүлэгч маань ишээр уншигддаг. Дахиад хамтдаа уншицгаая. 사, 샤, 서, 셔, 소, 쇼, 수, 슈, 스, 시. За та бүхэн маань үндсэн 14 гүйгүүлэгчээ чэжэлж өөрийн болгож авсан гэдэгт итгэлтэй байна. Харин өнөөдөр хичээлээрээ бид солонгос хэлний хос гэгшгүүдийг үдээ суралцах болно. Өмнө нь дурдсан шиг солонгос хэлний 11 хос гэгшиг байдаг. За солонгос хэлний үндсэн гэгшгүүд маань хоорондоо нийлж хос гэгшгүүдийг бүтээдэг байгаа. За та бүхэндээ хос гэгшигээ эхнээс нь дуудаж өгье. Эхний хос гэгшиг маань үндсэн гэгшиг дээрээ босоо и үсгийг ингээд зурж өгөх юм бол Монгол хэлний тэй төстэй байгаа. Жишээ өгнүүдийг харъя. С, Г, П. Эхнээс маань За дараагийн хос үсэг маань болохоор Я үндсэн гэгшиг дээрээ босоо и бичих юм бол үсэг болно. Жишээ еги, ге, че. За дараагийн хос гэгшиг маань мөн адил гэхдээ үндсэн о үсэг дээр и үсгийг нэмж өгнө. Монгол хэлний үсэгтэй ижлэхэн дуудагдана. Жишээ өгнө. Г, Ж. За дараагийн хос гэгшиг маань үндсэн я үсэг дээр босоо и бичгээр үсэг болно. За жишээ үг авъя. Шигэ, жие. За дараагийн хос гэгшиг маань үсэг дээр үсгийг бичиж өгөхөөр хос гэгшиг болох нь байна. Жишээ үгийг авъя. Вага, ваю, гива, хважа. За дараагийн хос гэгшиг маань болохоор вэ.
уу нэмэх нь нөгөө э үсгийг нэмэхээр хос е үсэг болно. Жишээ үгийг авъя. 왜요, 왜가리, 돼지. За үргэлжлүүлэн та бүхэндээ дараагийн хос хөвчгийг танилцуулъя. Вэ, о, и. Нийлээд вэ гэсэн авиа гарах нь. За жишээ үгийг сонсъё бүгдээрээ. 왜, 왜가, 뇌, 외국. За дараагийн хос хөвшиг маань 워, у, о. Нийлбэр нь 워 авиа гарах нь. жишээ үгийг харъя. 더워요, 더워요, 추워요, 매워요, 매워요. 만 워, 워 хос хөвшиг. За дараагийн хос хөвшиг маань 왜, у, э. 왜 саунд гарах нь. За жишээ үгийг харъя. 왜, waiter. За дараагийн хос хөвшиг маань we, у, босоо и. we. За жишээ үг нь qui. 더위, 지. За сүүлийн хос хөвшиг маань болохоор үй. За жишээ үгийг сонсъё бүгдээрээ. 의미, 의자, 의사. За та бүхэн дагаад дахин давтаад хэлээрэй. 에, 예, 와, 왜, 와, 왜, 위, 의. 자, 여러분, 오늘의 수업은 여기까지 마치겠습니다. 다음번에도 만나요.